2014 оны 11-р сарын 21-ний Баасан гараг. Улсын хурлын нэгдсэн чуулган. Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн барьснаар Чимдийн сайхан мэлгийг Монгол улсын 28 дахь ерөнхий сайдаар төлөвлөхөөр улсын хурл асуудлыг хэлэлцэн 95.5% саналаар дэмжин баталлаа. Ингэснээр манай улс эдийн засгийн хүндрэлийг даван туулах их ажлаа түүнд хариуцуулж монголчуудыг сайхан амьдруулаарай хэмээн итгэл үзүүлсэн. Монгол улсын шинээр томилогдсон ерөнхий сайдын хувьд шинэ засгийн газраас чухам юу хийж бүтээх талаар товч үг хэлье. Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал, эдийн засгийн эсвэл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эц төгсгөлгүй энэ маргаанаа одоо орхиод улс орон хямралтай байна гэдгээ юуны өмнө шууд бүлээн зөвшөөрцгөөё. Тэгэхээр шийдлийн засгийн газрын ерөнхий сайд сайхан бэлэг ерөнхий сайд ажлаа аваад муу нухаар сайн хэлчихэл гэж эдийн засгийн нөхцөл байдлыг бол яг бодит байдлаар нар түмэндээ бол ямар нэгэн одоо нууц хаах зүйлгээр хэлсэн. За ингээд энэ цэгээс эхлээд одоо бүгдээрээ нийтээрээ эдийн засгаа хамтдаа аварья. Улс орны хөгжүүлээ гэдэг уриалгын өмнөд хараад одоо бид бол иргэн хүний хувьд бол дэмжиж харж байсан. Шийдлийн засгийн газар байгуулагдсан үедээ бол уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх энэ дэмжлэгийг ард түмнээсээ авсан. Өөрөөр хэлбэл энэ төслүүдийг хөдлөх виза ард түмнээсээ авсан гэж ойлгоо. Монгол улсын эдийн засаг яагаад хүндэрсэн гэж та харж байна? Ямар шалтгаанууд нөлөөлсөн гэж та үздэг вэ? Гадаа шалтгаан нь бол гадаа зах зээлд хүн, дотоод шалтгаан нь бол хөрөнгийн үржигтэй менж өндөөсөн болоо гэж ингэж харж байгаа. Гадаадынханд бас өгч байгаа мессеж бас нэлээд нөлөөлсөн болов уу гэж харж байгаа. Мэдээж хэрэг 2012 оноос өнөөг хүртэлх гадаад нөхцөл байдал бол уламд орцоор байна. Ямар нэгэн одоо төслийг засгийн газар хэрэгжүүлэх гэж явуулна тэгэнгүүтэл нөгөө л гадаадын гар улсын лойрчд гэдэг ч юм уу бие бинийгээ цоллоод тэгээд энэ нэг хоосон цэцэрхийл хийрхэл мэдэмхэрсэн боловсруулгүй хоосон толгоотууд яриаг таслан зогсоо. Ерөөсөө уул уурхай бол адгийн муу зүйл тийм ээ. Уул уурхайг ашиглах нь бол одоо хойч үеийнхээ өмнө хийж байгаа нүгэл энэ нөхцөл байдалтайгаар асуудалд хандж байгаа юм бол үнэхээр хариуцлагагүй асуудал гэж би хэлмээр байна. Уул уурхайд одоо хөрөнгө оруулахаар орж ирж байгаа гадаадынхан бол бүгдээрээ дээрэмчт гэдэг ийм туйлширсан ойлголт бол би бол энэ бол Монголыг аврах гэхээсээ илүү хорлох ийм аюултай гэж бодож байна. Тэгэхээр энэ талцал бол нэг сайн сайхан төрөхгүй юм. Харин одоо үүсэж байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал шинээр байгуулах засгийн газрын тэргүүлэх гол чиглэл юу ах вэ? Шинэ засгийн газар 3 чиглэлд гол ач холбогдлоо өгч ажиллана. Үүнд 1-р эдийн засаг, 2-р эдийн засаг, 3-р мөн эдийн засаг байх болно. Өнөөдөр хамгийн их популистуудын дайралтанд өртөж байгаа уул уурхай өнөөдрийг хүртэл Монгол улсыг аваад яваад ирсэн шилжилтийн үед тэрнээс өмнө өнөөдөр 160 мянга, 170 мянган төрлийн албаа авчид байж байна. Тэдний хүүхдүүдийг үнэгүй сургаж байна. 100 гаруй одоо их сургууль, дээд боловсролын байгууллагууд байна. Одоо хичнээн мянган сургууль байдаг. Тэр хүмүүсийн ажиллаа явуулж байгаа байр сав, амьдралаа авч явж байгаа цалин хөлсийг нь татвар төлөгчд бүрдүүлж байгаа. Татвар төлөгчдийн дундаас хамгийн их татварыг нь бүрдүүлж байгаа уул уурхай компани. Энэ хайгуул хийх, ашигт малтмал олборлж байгаа энэ үйл ажиллагаа бол бизнес гэж хэлэхэд түүхтэй. Ашигт малтмал олборлж зарж байгаа хүмүүс бол баялаг бүтээгч биш ээ. Тэд нар зүгээр баялагийг ухаж гаргаж байгаа хүмүүс. Харин одоо ашигт малтмал олборлж зарж байгаа хүмүүсийн дэргэд таавчиг хийж байгаа хүн чинь харин жинхэнэ баялаг бүтээгч. Энэ нэр томьёон дээрээ өөртөө одоо ингэж андуурч ярихаа боль. Ялангуяа уул уурхай салбарт ажиллаж байгаа хүмүүс бол дахин хэлий хизээч баялаг бүтээгч биш. Популистууд өөрсдөө улсад ганц төгрөгийн татвар төлөөгүй гэж тэр олон зуун хүнийг ажилуулж байгаа. Энэ олон мянган хүнийг, 10 мянган хүнийг цалинжуулж байгаа хүний буруу зөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг тийм яриа гаргав. Энэ бол популистуудын бодит нүүр царай. Эдийн засгийн үнэхүү асуудлын утгар нөхцөл нь улс төрийн доктортой байдал. Харин дагуур үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно. Шинэ засгийн газрын 3 гол шинж: 1-р дэмжлэгтэй засгийн газар, 2-р шийдлийн засгийн газар, 3-р шуурхай засгийн газар байх болно. Энэ их одоо улс төрчил талцал хэрүүл тэмцэл нь өөрөө гадаад дотоод нөхцөл байдлаас Монголыг мух харагдуулж байна. Гадаад ертөнц юу гэж ойлгож байна гэхээр найдваргүй түншээ Монгол худалч. Ийм одоо имижийг бол олон улсад тогтоож байна. За хөрөнгө оруулагчтай ялгуулан гадаа багтаа хөөж тууд.
Монголтой хамтаж бизнес хийх хамгийн муу түншигдэг ийм имижийг бол тогтоож харуулж байгаа. Ерөнхий сайдын хувьд бол 4 айлчлал хийсэн Арабын нэгдсэн Эмират улсаас гараагаа ихсэн гэж энэхүү айлчлал. За тэгээд Америкийн нэгдсэн улс, Британи, Оросын холбоотой улсад Санкт-Петербургийн эдийн засгийн форумд ерөнхий сайд оролцсон. За тэгээд энэ айлчлалын хүрээнд юу хийсэн бэ? Энэ Монголын нэр хүндийг өсгөх талаар юу хийсэн юм бэ гэх тийм ээ. Тэгэхээр нэр хүнд гэдэг бол ерөөсөө л итгэлцэл шүү дээ. Итгэлцэл гэдэг нь бол юу вэ гэхээр тодорхой үйлдэл. Тодорхой үйлдэл гэдэг нь юу вэ гэхээр томоохон төслүүд. Энэ засгийн газрын бүрэлдэхүүн чухамгүй ягаад томоохон төслийг хариуцсан бүр тусгайлсан төрийн сайд гэдэг албан тушаалыг бий болгосон юм бэ гэхээр эдгээр гацчихсан байгаа оюу толгой, таван толгой, гацууртын орд олон жишээлбэл энэ орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал өөр их чухал байсан. Нөгөө төгөөр бас ер нь ингээд томоохон бас дэдүцийн асуудлууд жишээ нь говийн бүс жишээ нь 5-7-оос явж байгаа төмөр замын асуудал баригдахгүй удснаар бол манай когсчих нүүрсний тээврийн зардал нэмэгдээд өрсөлдөх боломжгүй болж байгаа жишээний мөн тэгээд бас энэ гадаад хүчин зүйл хятадын эдийн засгийн өсөлт буурч за мөн манай гаргадаг бүтээгдэхүүн болох когсчих нүүрстэй төмрийн хөдрийн үн буух жишээний ийм маш олон гадаад дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалаад ингээд хөрөнгө оруулалт буурсан. Тэгэхээр оюутлогоо 5 бол өөрөө популист улс төрж байна. За энэгээр популизм хийхээр популизм хүмүүстэй оноо авчирдаг нэг тийм зэвсэг болчиход байна л да. Гэхдээ энэ нөхцөл байдал бол өөрчлөгдөж байгаа шүү. Яагаад тэгэхээр үнэнд гүйцэгдэнэ гэж нэг юм байна та тийм үү? Өнөөдөр яхахгүй экспортын бүтээгдэхүүн хомигдаад, хөрөнгө оруулалт нь хомигдаад, том төслүүд гацаад ирэхээр хүмүүс ажилгүй, компанид ажилгүй болоод популизмын үр өртгийг биеэрээ мэдрээд ирэхээр ойлгож эхэлж байгаа. Ер нь бол зөвхөн ерөнхий сайд сайхан бэлгийн засгийн газраас оруулж байгаа аливаа асуудал улсын хурал дээр бол улсын хурлын эрхэм гишүүдийн юу гэдгийг сонгуулийн уур амьсгал нөлөөлж гисэн энэ байдал бол ер нь бол энэ засгийн ажлыг бол явуулахад их хүндрэл учруулж ирсэн. Улс орны эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн өсөлтийг бий болгож, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж, дотоодын болон гадны хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай нөхцөл олгох зэрэг хүндхэн үүрэг шинээр бүрдэх засгийн газрын гарганы ажлууд байлаа. Түүнчлэн улс орны эдийн засгийн өсөлтөд нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулагчтай хамтран харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэх шаардлагач тулгамдж байсан юм. Тиймээс ерөнхий сайд өөрийн дэргэд албан бус эдийн засгийн зөвлөлийг байгуулж, санал дүгнэлт, зөвлөмж гаргуулахаар зохион байгууллаа. Энэ зөвлөл Ахмад үеийн болон залуу үеийн нэр хүнд бүхий эдийн засагч судлаачдаар бүрдсэн юм аа. Тийм, юуны өмнө ерөнхий сайд эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө боловсруулахын тулд мэдээж хэрэг энэ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд хувийн хөвшил хэрхэн яаж ажиллаж байгаа мэдээж хэрэг альва шийдвэр гаргахад бол шинжлэх ухааны үндэслэлтэй яг амьдралын ямар нөхцөл байдлыг тусгасан шийдвэрүүд байх ёстой вэ гэсэн үүднээс бол судлаачид эрдэмтдийг багтаасан ийм эдийн засгийн зөвлөлийг байгуулъя гэсэн шийдвэр байсан. Монгол улсын түүхэнд анх удаа ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн үндэсний зөвлөлийг байгуулж ажилласан нь өөрөө шин зүйл байсан. Өөрөөр хэлбэл эдийн засаг нийгмийг авч явж байгаа энэ хүмүүсээ сонсож хамтарч ажиллая гэдэг шийдлийг цаг алт руу гаргах зөв болох юм байсан гэж байна. Асуудлуудаа маш хурдтай том ясан тодорхойлсон төлөвлөгөө гаргасан. Уулуурхан том төслүүдэд явуулдаг. Дэд бүтцийн том төслүүдэд явуулдаг. Ингэхдээ бид хамтан ямар шийдэл гаргах вэ? Хамгийн түрүүнд юуг нь барьж авах хэрэгтэй юм гэдгээ энэ зөвлөл дээр маш шуурхай ярилцаж шийдвэрлэх юм боломж гарч ирсэн нь бол өөрөө маш том тийм дэвшилт үзэгдэл гэж би харж байгаа. Макро эдийн засаг руу тулгамдсан макро эдийн засгийн өмнө тулгамдсан байгаа асуудлуудыг шийдэх чиглэлээр бол эхний хэсэг нь ажиллана. За хоёрдугаар хэсэг нь бол яг бизнес эрхлэх илүү таатай орчинг бий болгох чиглэлээр энэ асуудлуудаа шийдэхээр за гуравдугаарх нь бол гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх үүдэг энэ чиглэлээр за дөрөвдүгээрх нь дэд бүтцийн болон мега том төслүүдийг хэрэгжилтийг нь хангах чиглэлээр гэдэг энэ үндсэн дөрвөн чиглэлээр бас үйл ажиллагаа хангаж явуулахад өнөөдрийн бид бүхний өмнө тулгамдсан байгаа асуудлуудын үндсэн цаг хүрээ нь бол хамрагдах
ийм болцоо бол гарах болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр маш цөөхөн яг одоо улс их орнд тулгараад байгаа. Бүх одоо улс их орны нийтлэг эрх ашигыг хамарсан Монгол улсын эдийн засгийн болон эдийн засгийн үндэсний аюулгүй байдлын цөөхөн асуудлыг л ярилцах нь зүйтэй болов гэсэн юм санал дэвшүүлээд гарч ирлээ. Одоо ер нь бол төр засгаас гарч байгаа шийдвэрийг бол шинжлэх ухааны үндэстэй эрдэмтэд оролцсон бай. Бизнесийнхний одоо эрх ашигыг илэрхийлж тэднүүдийн сонирхлыг тусгасан бай гэсэн ийм зарчмаар одоо энэ бүтцийн одоо энэ зөвлөлийн ажиллагаа өнөөдөр эхэлдээд одоо явагдаж байна. Эдийн засаг дэлхийд даяараа хямарж байгаа нь өнөөдөр бол сөргөөр нөлөөлж байгаа ч гэсэн боломж бол биднэрт байсаар байна. Тийм учраас өөрсдийнхөө хүчээр өөрсдийнхөө ухаан бодлыг уралдуулад эндээс гарах арга замаа олох нь зүйтэй. Олон улсын валютын сангийн ч гэдэг юм уу одоо хин нэгний зааснаар бид нар 25 жил явж ирлээ. Дөнгөж сая нэг хөтөлбөрөөс гараад 3 жил болж байна. Одоо дахиж энэ хөтөлбөр рүү ингээд ороодох юм бол Монгол улсыг ерөөсөө хүмүүс гадаад орчин бол хизээч эргээр дахиж хүлээж авч ирдэггүй. Ерөөсөө чаддгүй юм байна гэдэг л юм нэр зүүх гэдэг байхгүй. Тийм учраас ямар ч байсан одоо том төслүүдэд явуулах хэвээр өөрсдийн нөөц бололцоогоо одоо бүрэн дайчлах хэвээр өөр том гэлтгүй жижиг дунд байгууллагууд бүгдээрээ чармахаараа хичээж энэ эдийн засгийн хямралаас цугтаа өөрсдийн бодлогоор л гарах юм боломжтой л гэж миний хувийн бодлол тийм. Засгийн газраа бүрэн бүтэн болгосон ерөнхий сайд хамгийн ихэнд дотоодын бизнес эрхлэгчдэд урилга илгээн хүлээн авч уулзсан юм. Нийт монголчуудаа нуруундаа үрч явдаг хувийн хөвшлийнхэн ерөнхий сайдтай уулзснаар арилжаа намаа хийх, үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр бий болгох, хөрөнгө мөнгө хөрөмтлүүлэхэд чухам ямар саад тэйг байгааг элен далангүй ярьсан. Та хичээ бид зүтгий гэдгээ илэрхийлэн санал, шүүмжлэл, талархлын үг дайсан халуухан уулзалт болсон юм а. Ерөнхий сайд ч хувийн хөвшлийнхэнд хандан дүрм журмын тоогоор бус үр дүнтэй хэрэгжүүлсэн төслийн хэмжээгээр засгийн газрын ажлаа үнэлэх болно гэдэг санаагаа хэлж бизнесийн орчныг сайжруулахаар хийж эхэлсэн ажлуудаа танилцуулж байлаа. За одоо энэ үүссэн байгаа нөхцөл байдлаа яах вэ гэдэг тал дээр би бас нэлээд тойрч яриа гэж утсан. Юуны өмнө улс төрийн нөхцөл байдлын талаар гэхдээ та нарын хамгийн сонирхтгүй сэдв. Гэхдээ бас нэг хэдэн зүйл хэлэхэд бол одоо байгуулагдах засгийн газар өөрөө зовлонтой шийдвэрүүдийг зөндөө гаргана. Яагаад тэгэхээр яг улс төрөө харж байгаа л за одоо шийдчих юм бол бид нар дараагийн сонгуульд ялагдана хүмүүс дургүй өрнө, нийгэм хүлээж авахгүй, хүмүүс таалагдахгүй гэдэг байдлаар шийдсээр байгаад олон жил болсон асуудлуудаа бол одоо төдийдгүй засгийн газар барьж авч шийдэхгүй болохгүй. Энэ шийдлийг хийхгүй бол эдийн засаг өөрөө илэршихгүй. Энэ одоо нэгдүгээр зарчмаа бол барьж ажиллаж байгаа. За дараагийн нэг зүйл бол энэ шийдвэрүүдийг гаргахад мэдээж улс төрийн өргөн дэмжлэг энэ парламент дээр хэрэгтэй. Сайхан бэлэг ерөнхий сайдыг одоо бүх улс төрийн намуудыг засагт урьсан явдлыг бол одоо маш том ойлголцлыг бий болгож энэ хууль эргэцсэн орчин энэ төрийн бодлогын асуудлыг урт хугацаанд тогтвортой явах ийм одоо бодлоор хийж байгаа байх гэж баярлж байгаа. Хамгийн эхлээд хямралаас гарах, хоёрд нь бол бизнес бид нар айдсгүй байх. Ийм хоёр зарчмыг л барьж ажиллаач гэж хүсэж байна. Ер нь бол гадаад дотоод ямар ч бизнес эрхлэгчдэд бол ойлгомжтой, тогтвортой тэр хууль нь одоо мууч байсан гэсэн урт хугацаанд хөдөлгдөггүй байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол улс бол хизээч дангаараа өөрийнхөө хүчээр хөгжих боломжгүй гэдэг нь ойлгомжтой. 3 сая хүнтэй ийм орн бол гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэргүүний технологи, тэргүүний менежмент орж ирж ижил Монгол улс хөгжинэ. Та дөрөв дурдлаа сайн эдийн засгийн өршөөлтөй холбоотой асуудлууд энэ дотор 2007 оны нөгөө эмгэнэлт 68% татвартай ихэнх алтны компаниудын асуудлууд тусгахдахгүй орхигдчихэд байгаа. За энийг бол заавал оруулах ёстой гэж одоо бас хуульчдын зүгээс ч эдийн засгийн зүгээс ч бас үздэг. Хоёрдугаар нэг татварын суурийг өргөдөхгүй зөвхөн бүртгэлтэй гэдэг компани дээр ирэл одоо энэ жил төрдмөр тасарч байгаа танараас авна гэдэг ингээд арай ийм бол болохгүй л. Тэгээд тэрүүнийг авч чадсан татварын байцаагч нь мундаг. Тэгээд тэр хүнд тэрүүнээс нь мөнгө өгöd. Тэрүүний оронд одоо тэр татварынхаа суурийг өргөхөд энэ сард одоо 100 шин татвар тэмээ төлөгчийг авчирсан татварын байцаагчийг тэр одоо үнэлэмжийн өөрчлөлмөр юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр болохоор үнэлэмжийнх нь одоо буруу ихийг авчирсан сайн тэр хэдэн татвар төлөгч одоо бот гэсэн нь бол ерөөс тэр үнд хамаагүй. Тэгээ бид өнөөдөр одоо үйлдвэрээ хаагаагүй байна, тоног төхөөрөмж маань байна, түүхийн эд маань байна, байшин сав маань байна, ажиллах хүч маань байна. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ минь ард түмэн авч чадахгүй байна.
та нар удаад одоо ноолуурын салбарынхан 20-оос 70% хямдруулчихад байгаа. Гэтэл ингээд сая тооцоолго хийхэд нодлонгийн мөн үеийнхээс 3-аас 5 дахин илүү бүтээгдэхүүний бөөгнөл үлдсэн байна. Худалдаа авах ажиллагааны хуулийн дээр чинь аль хямдхны навна гэдэг нэг юм орчихсон. Энээс чинь бодоод одоо хожаагийн хог авчирчил хүүхдүүдтэй шах хэмжээний жишээ ийм асуудал үүсэж шít. Авилгын хууль гэтэл авсан өгсөн хоёр нь хоёулангийн шийдэх нэ гэдэг ингээд хууль гаргачихсан. Ажил үйлчлэгийг бид биелүүлэхийн гүйцэтгүүлэхийн тулд хурдан амжуулахын тулд тэр хүний карманд жоох юм ичгээр тэр ажил нь шууд биелждэг байхгүй юу? Энэ дээр л одоо анхаарч тэр заавал одоо өгсний шийдэхэд ямар шаардлага вэ? Авсны шийдэгдэх болгоч хэл. Ажлаа бүтээж авчаа бид нэр тэр хүний бат хэл та хэрэгт оруулаа л та. Яа тийм. Ийм л асуудал байна. Иргэн хүний хувьд бол дургүй хүрээд идэг юм. Ингээ хоёрдугаар бол би дотоодын хөрөнгө оруулагчийн хувьд бол үнэхээр дахиж Монголд хөрөнгө оруулалт хийсэн айж. Бид нар доктортой байдлын гэрээ хэрэгтэй юм засгийн газар. Бид нар том хөрөнгө оруулалт яах вэ? Маргааш нэрэл тэр өөрчлөл хуулиа өөрчлөл одоо тэгээд баг сүлдээ юу ч болох юм бомд ш. Тэр энэ юм дээр л анхаарна. Тэгээд тэр би бүр популистуудыг бүр дахин хэлмээр байна. Үнэхээр юм яшиг. Эдийн засгийн зөвлөл байгуулан эрдэмтэн судлаачдын санаа оноог авч засгийн газраа бүтэн болгож хувийн хэмжлийнхэндээ уулзаж хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцсан ерөнхий сайд улсын хурлд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг ямар арга замаар даван туулах төлөвлөгөөгөө өргөн барьсан. Уг төлөвлөгөөг боловсруулахын тулд бүхэл талуудын оролцоог хангаж санал шүүмжлэлийг нь харгалзан үзэж Сангийн яам, Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо зэрэг мэрэгжлийн байгууллагууд боловсрууллаа. Сайхан бэлгийн хувьд бол өнөөдөр гарч ирээд эхний мэдээлэлээс ахуулаад за тэр 4 сард хийж байсан мэдээлэл би сая Лондонд хамт яваад ерөнхий сайдын хэлж байсан үгийг ингээ харахад бол асуудлыг шийдчихээгээд зөв шийдлүүдийг гаргаж ирээд түүнийг зөрөгтэйгээр мэдэгдээд ингээд яваад байгаа байдал бол харагдаж байгаа. Би хэдий ч одоо өмнөх сонгуульд ардын намаас нэр дэвшээд өмнөх засгийн газарт хариуцлагатай албан тушаал эрхлээд өнөөдөр албан ёсоор энэ сөрөг хүчний байр суурин дээр байгаа ч гэсэн бид нар бол бизнес эдийн засгийн асуудал дээр аль болохоор бага улс төрчий гэдэг одоо энэ сайхан бэлэг дарга яриад байгаа асуудлыг зөв-зөвтэй гэж бодож байгаа. Нөгөө талаасаа би хувьдаа бол энэ сонгуулийн үеэр бид нар айгу ширүүн өрсөлдөж улс төрждөг. Бусад үед бол Монголын эрх ашиг, дараа нь улс төрийн намын эрх ашиг, тэгээд нөгөө хувийн эрх ашиг амбиц гэдэг юм тэр зориг агсны гаргаж ирсэн дистарал эренбиг бол ингээд мөрдөөд амьдраад ажиллавал бидний амьдрал арай ойлгомжтой болох юм болоо тодорхой дүрмтэй болоод ирэх юм болоо гэж бодод. Өнөөдөр ойдлохыг зайлшгүй явуулах хэрэгтэй байна. Төмөр замаа тавих хэрэгтэй байна. Бид нар хоёр өрсөлдөөгөө харилцаагаа эрхэмлэмээр байна. Таван толгойн асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй байна. Зүгээр нэг хоёр хүний нэг хэсэг бүлэглэлийн улс төрийн бизнес эдийн засгийн тийм ашиг сонирхолд автаад Монгол улсыг хойш нь ингээд чангаагаад байдаг байдлаасаа цөмөр салъя. Эдийн засгийн хүндрэлийг давах 600 орчим санал бүхий төлөвлөгөөг ажлын хэсэг бэлэн болгож улс орноороо өөдлөн дивжих санаа гаргасан. Харин эдгээр санал санаачлах төлөвлөгөөг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нэгтгэхэд 220 саналыг бодит ажил болгосноор эдийн засгийг сайжруулж чадна гэж итгэсэн. Тиймээс ч хууль тогтоох дэд байгууллага болох улсын хурал эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоол болгон баталсан юм. Ийхүү шийдлийн засгийн газар улс орныхоо эдийн засгийг тогтворжуулж өсөлтөнд хүрэхээр эрчимтэй ажиллах нөхцөл бүрдсэн билээ. Тэд энэ боломжоо ашиглан ард иргэдээ сайхан амьдруулж эдийн засгийн эрчимтэй өсөлтийг авчирч чадна гэж итгэж байгаа.